дархлаа дэмжих А амин дэмтэй сахар ороогүй энэ гоё амттан хамтдаа хийцгээе. За хамгийн ихний орц нь чангаанц, төмрийн сайн их үүсвэр. За дараагийн орц нь флавоноид агуулдаг жүржийн хальсвага. Жүржээ маш сайн угаасны дараагаар хальсыг нь хөнхөн үрээд иймэрхүү үртэс болохоор нь цуглуулж аваад тэгээд энэ орцон дээрээ нэмхий. Хэрвээ жүрж олдохгүй бол оронд нь цагаан га бас ашиглаж болно. Мөн л олон талын ач холбогдолтой бас час хийсэн амт нэмдэг ийм орцоогоо. Энд куркума байна. За куркуманд куркумин гэдэг үрвслийн эсрэг үйлчлэгээтэй бодис агуулгаддаг. Тэгэхээр дархлааг маш сайн дэмжинэ гэсэн үг. Тэгээд энэ жорон дээр маш гоё юм улбар шар өнгийг нэмж өгж байгаа. Тэгэхээр гаднаас нийлэг нэмэлт бодис будагчтай ийм бүтээгдэхүүн авч ирснаас гэртээ ингээд гоё өнгөтэй амттангаа бэлтгэж гисэн хамаагүй дээр. За энд гурилны орондоо almond meal буюу бүүлсийн нунтаг байгаа. Ханаагүй тосны хүчил агуулдаг. Тэгээ тарих арьсанд маш сайн үйлчлэгээтэй. Тэгэхээр яг ном дээр бол кашу самар ашиглаарай гэдээ бичсэн байгаа. Би энэ жордоо almond meal ашиглалаа. За дараагийн орцол луун, олдоц маш сайтай, хүүхдүүд нүдний хараанд сайн ногоо гэдгээр нь их сайн мэддэг шүү дээ. Тэгэхээр бета каротин агуулдаг. Бета каротиныг хүний бие А амин дэм болгож хуургадаг. А амин дэм бол нүдний хараанд сайн, дархлаанд сайн ийм шимт хичээл байгаамаа. За үүний дараагаар энд кокосын үртэс байна. За кокосын үртсийг би эслэгтэй гэдэг утгаар нь энэ жордоо ашигласан байгаа. Хэрвээ кокосын үртэс олдохгүй болвол оронд нь арц ашиглаж бас болно шүү. Арцтай хийх юм бол жаахан чацрагны шүүс нэмээд ингээд энэ бөмбөлгийг энэ амттан хийх юм бол маш гоё болдог. За хийхдээ их амархан. Бүх орцоо фуд процессортой хийгээд эргэлдүүлнэ. Тэгэхээр би нэг дор амттангаа хийхдээ нэлээд их хийгээд авчихдаг учраас их орц ашигласан байгаа. Тэгэхээр би 2 хувааж хийсэн. Та өөрийнхөө фуд процессорын хэмжээсийг хараад үзээрэй. Тэгээд тэрэндээ тааруулаад орцоо хийгээд энэ амттан хийгээрэй. Ингээд эргэлдүүлсний дараа бүх орцууд бутлагдсны дараа иймэрхүү текстчертэй болно. Тэгэнгүүт нь гаргаад би энэ талхны хивийг дотор нь наалддгүй цаасаар жирэглээд ингээд зурмгаа хийсэн байгаа. Хийгээд дээрээс нь маш сайн дарж чигжиж өгнө. За ингэснийхээ дараагаар хөлдөөгчөндөө хийгээд царцаана. Тэгхийн бол хэрчгэд илүү хялбархан болно. Яг хэдхэн минут болгоод нэг 10-20 минут болгоод гаргаад ирэхэд хэрчгэд их аятайхан болчихсон байна. Яг ийм үед нь гаргаад гоё өөртөө тохирсон хэмжээтэйгээр тааруулаад хэрчээрээ. Ингээд чихэрлэг амттай гоё мэдмээр санагдсан үедээ хөлдөөгчөөсөө энэ амттангаа гаргаад идэнэ. Тэгэхээр энэ амттанд А амин дэм агуулгадж байна. Хүний үрвс биед үүсэж байгаа үрвслийг намжаах бас нэгдлүүдтэй орцууд агуулгдсан гоё өнгөтэй бас чихэрлэг амттай сахар огт нэмээгүй. Цусны сахарыг өндөр өсгөхгүй ийм гоё амттан байгаа. Тэгээд энэ амттангийн санааг хаанаас авч би сая хийсэн бэ гэхээр сахаргүй амттан номоос. Сахаргүй амттан номыг эргүүлж тойруулаад үзэх юм бол дотор нь маш олон 50 гаруй ийм жор байгаа. Бүгдээрээ эрүүл мэндийг дэмжих тэгээ сахар ороогүй ийм жорууд байгаа. Та бүхэн туршаад үзээрэй.